No. Too much, right? Too much? Yeah, Too much. you put too much. It's just a little. Just a little. Yeah. Самгчгийн сам гинэ. Энийг ингээд толгоогоо ингээд сайхан өсөө ингээд майжаад ингээд санаад энэ бас их алдартай бол гинэ. Ийм гоё том банан байд юм байна гэдэг. Ёстой гоё амттай банан байна гэдээ идэхгүй юу? Эцэс төгсгөлгүй ингээд японочч хятадч ингээд ажиллаа. Тэгэл дараа нь мөнгө олоод тэгэл дараа нь жаргана гэж юм байхгүй юм байна шүү нөхдүүдээ. Ерөөсө хүнээс ухаантай, оркуудаас ухаантай юм ант байдаг юм байна шүү дээ. Энэ удаа чи бити үсэр. Би үнийгээ үгэнд орох хэрэгтэй шүү дээ. Ер нь анхнаасаа ч бодгоор ярьсан би үнийгээ үгэнд орё. Air condition please. Okay. Зага Коста Рикад ирчихсэн одоо спидометртэй ингээд таксигаар явж байна. $3 эхэлдэг юм байна. Сайхан байна. Сайхан цэвэрхэн айтайхан газар байна. Ном ногоо юм аа. Энэ Сакура ч юм уу нэг гоё сайхан моднууд байна. Сайхан газар байна. Никарагуад маш хэцүү. Хаашаа явна $20 гэдэг битэр чи бас нэлээ хэцүү байсан. Энд ирсэн чи бас сайхан байна. Халуун өдөр болохоор ер нь такситад явахгүй бол ер нь бол энэ хол газрыг бол барахгүй. Costa Rica. Pura vida. What does pura vida? It's a pure life. Pura vida. How are you? Pura vida. It's nice. Энэ Италитай төстэй биш та. Yes, sir. Үндэсний театр нэнд биш байгаа биш тийм байна. Thank you sir. You're welcome. Pura vida. Pura vida. Thank you. За их үзэгчтэй ингээд Централ Америкийн олон орнуудаас хамгийн хөгжилтэй гэх Коста Рикад ирчээд байна. Коста Рикагийн нийслэл Сан Хосе хотод ирчээд байна. Ингээд энд ирэх хүртэл бас нэлээд урт замыг тууллаа. Гэхдээ монголчууд бол Америкийн визээр 30 хоног аялах боломжтой юм байна. Энд бол ерөнхийдөө шал өөр амьсгал хүлээж байна. Одоо бид нар энэ хамгийн том гэх талбай буюу сүмийнхэн урдлын талбай дээр ирээд байна. Театр нь байрладаг ингээд ийм том талбайтай ийм газар байгаа. Сан Хосе хотын жинхэнэ үндсэн талбай гэх юм бол парк байдаг юм байна. Их шашинлаг ус болохоор энэ одоо миний ард байгаа том сүм бол хамгийн гол сүм энэ хотын төв гэж бас ойлгож болно. Энэ улс бол дундыг барих хилцээр бигдэхгүй байх тал дээр алдартай. 1948 оноос эхлээд ерөөсөө сэрэг айрамгүй болсон. Энэ олон үүмэн самунтай одоо Латин Америк, Төв Америкийн улсууд дундаа ганцхан айрамгүй болсон. Энэ улс харин яг тэр айрамаа тэр чигээр нь цагдаа болгож хувиргаснараа бүх өөрсдийнхөө одоо коррупцтэй тэмцэж ялсан гэдэг тийм түүхтэй Төв Америкийн ер нь Америкийн хамгийн одоо аялал жуулчлалын бүс болж чадсан энэ орноор бидний сонирхолтой олон аялал хүлээж байгаа хаа. Bienvenidos al restaurante Nuestra Tierra Costa Rica. Buenos días. За, Коста Рика дараад ирсэн ямар гоё юм бэ? Коста Рикийн орон нутгийн бие нь империал гэдэг гоё бие байт юм байна. Эхлээ бие нуугаад дараа нь хоол иднэ. За, Коста Рика, bienvenido. Коста Рика. Gracias. Ой, тасархан бай. За, хоёр дахь гоё юм нөгөө халуун орны нөгөө гоё жимсээр алдартай штэ. Коста Рика.
Энэ халуун өдөр чи одоо нэг сайхан жимсний коктейл уугаас одоо өөр сайхан байхгүй шүү дээ. Амар гоё юм байна. Халуун орны одоо тропикийн бүсийн гоё жимсээр хийсэн коктейл. Бас нэг гоё юм загсан. Гараа аргаар одоо нэрж гаргасан кофе. Нөгөө hand dripping кофе гэж чи одоо энэ шүү дээ. Тэгээ Коста Рика хүмүүс их гоё тийм. Найрсаг хүмүүс байна. Тэгээ хүмүүсийн ингээ харсан чинь маш гоё зочломтгой, гоё сайхан харьцаатай. Costa Rica, my friend. Mongolia, my friends, here, Costa Rica. All right. Hi. Good afternoon. It smells good. Yeah, it's good. Let's get the press good. Costa Rica here. Yes, my friends. Кофенууд үнэхээр гоё юм. Энэ өвөн самтай, самар хамттай тийм кофе. Hello from Costa Rica. Pura vida. You know, everybody say pura vida in Costa Rica, like a good vibes, like a beautiful day. When you feel good, everybody say pura vida, right? So how's your day? Pura vida. Easy, all right? This like African Hakuna Matata, Hakuna right? Matata, yeah, Lion King movie. So for Costa Rican people, pura vida is Pura vida. Hakuna Matata. All right? Thank you, sir. Коста Рикагийн хүмүүс байна шүү дээ. Их гоё тийм царайлаг хүмүүс байна. Hi. Гоё найрсаг хүмүүс байж байгаа. Very nice family. Very beautiful. Битэр нэр ийм хоол загсан. Коста Рикагийн бүх одоо гоё хоолны онцлог гаргасан гээд нэг том юм. Кам хоол авчиж өгч जैन. Яг Коста Рика ард түмний хоол гэж одоо яг ямар хоол байна гэхээр шүү дээ. Ууг бол одоо Америкийн Майячууд, Ацтекуудын одоо үндсэн өөрийн хоол байдаг. Тэр хоол нь болохоор яг одоо нэр бидний хийж байгаа хоол биш. Юу вэ гэхээр янз янзын уулнаас ормолын үр, үндэс, самар эдэр хийж байгаа самарны нухштай. Ерөнхийдөө ийм тортила маягийн ийм бин нутгийн одоо ууг бол одоо амьтдын одоо зэрлэг амьтдын махаар хийдэг ийм хоол байсан. За сүүлдээ нөгөө Испаний колоничлагч нар Европод орж ирээд хоол нь нэлээд солигдоод уугуул Америкчуудын хоол Испаничуудтай холилдоод ийм болсон. Ерөнхийдөө Испани хоолны шин чанар бол байна. Испани хоолны одоо гой амтлагчууд, гой одоо тийм саасанууд байна. Чихэртэй жигэнсэн банан. Энэ бас их алдартай бол гинэ. Эрдэнэ шишийн бин, гоё эрдэнэ шишийн гоё боонууд байж байна. За тэгээд ер нь хоолны зүйлүүдийн бүгдийг ингээ соёлыг нийлээд үзүүлэхэд саримстай нэг юм юу байх шиг. Энэ намсч даа. Саримс биш байна. Ерөнхийдөө нэг тийм өгөрцөн шиг амттай. Төв Америкны хамгийн алдартай хоол энэ шүү дээ. Гоё борбудаа одоо төрөл бүрийн шаш. За шашин нийлээд үзнэ. Янзтай амттай. Хоолны хувьд бол ерөөсөөр ярих мадгаа. Америк твээс одоо Европ руу дэлхийд дахин таарсан нэг гол урмалч энэ байж байгаа шүү дээ. Эрдэнэ шиш. Ямар гоё юм бэ? Одоо энэ сайхан газар ирчээд Макдоналдс идээд дахин цаашаа юм нутгийн хоолыг идсэн. Энэ ардаа удаан дайд ногоо ингээд нэг гоё салат идсэн. Тортила ягаад гоё дуртай хүмүүсийн хайрыг байнга татаад байдаг вэ гэхээр хамгийн гол нь чимээнд байгаа. Энэ гоё чимээ гардаг. Тэгээд тортилагаараа ингээд сайхан халбагдаад ингээд идэндээ. Өстой. Далайн самарха яг энэ гоё соуснд нь дүрээд самарны нухштай халуун час халуунаараа ирдэг юм байна. Самарны нухшин дотор хийж агаад самар хотойгоо идэхээр маш гоё уяг байна. Бараг энийг үдээр бараг чадах юм байна да.
магтаад байгаа сам орхогийн идэд үзчихье. Америкт бид нар бүр тусгай пивэнд чонсон сам орхоо гэсэн. Далайн амт нь юм хадгалагдсан юм байна. За шарсан банан их сонин юм мах шиг харагдаж шүү. Нэг юм нялцгаад оо. Ер нь өнөрч шүү. Гоо жимс өнөрч. Чихрийн уусмал зөвгийн баланд хийгээ шаардсан юм уу? Жигнэс юм уу? Их гоё амттай. Ер нь бол энийг бол идээд байхад бол маш гоё уяг байна. Шарсан бананыг идээд үзэхээ. Чимэлстэй жинхэнэ фруктоз амар олон одоо бидний амтгцсан, чихэр амтгцсан ийм амт байна. Энд бол хаач амтгч чадхааргүй ийм амт байна да. За эрхэм үзэгчид энд ирэх юм бол заавал энэ бананыг шарсан бананыг авч идэж үзээрэй. Traditional sauce in Costa Rica and it's За. Окей. Энэ одоо Коста Рикагийн салса энийг хийж байгаад идэ. Шал урамтай орно л гэж байна. No. This is very spicy. It's not spicy. It tastes, you know, it's to put in all the food. This is too much, right? Too much. Yeah, Too much. You put too much. It's just a little. Just a little. Хоолой болохоор байлаа шүү. Яа чи юу амар юунес нь яасан чи. Алуу нагаа яасан чи вэ? Нөгөө манай зөөгч маань одоо бүр инээ дээрээ тест актер болж байна. Би халуун ногоон дуртай л да. Гэхдээ арайч одоо ингэж ийм амар хүчтэй гэж мэдсэнгөө. Нөгтөө шаалаад байна. Инээс ууж нэг жоохон дайсах гол. За би нэг жоохон дүр пауз аваадах юм. Би нэг 0 орчод ирэхгүй болохоо байлаа. За ганаа олон одоо телевизийн нэвтрүүлэг хоолны юу хийсэн хүн үнэхээр юу ах шиг байна. Туршлагатай байх шиг байна. За энийг гараарай төстэй байх ингээд идэл үзье. Сайхан амттай шүү. Энэ бол тийм чалуу ногоотой биш. Зөөлөн соовлсон юм байна. Тийм болохоор би таарсан амттай зүйлээ би олчих шиг бодлоо. Ой. За яста сая аниган дараах арга алдлаа. Сая манай энэ рестораны сая менежер сандарсан гүйж ирээд би сая 0 ороод сая нүүр амаасаа угаагаад Lizano salsa гэд энэ халуун ногоотой CDD анзууд юм байлээ. Эннээс нь жоохон төрхөж хийхгүй бол хамаагүй ингээд идчихэд бол бас л нэлээд хэл амд орохоор юм байна шүү. Нөгөө Коста Рикагийн гоё гахаа үхрээ мах дээр байна. За энэ би ерөнхийдөө гахаа махыг ерөнхийдөө нэг онц биш гэж бас бодоод байдаг байхгүй. Тэгээ сүүлд бас сэлэнгэд их гоё гахааны мах идээд цаад өөр бодолтой болсон. За одоо ямар ч амтлагчгүй яг гахааны мах ингэ байж байна. Их гоё амттай маа. Гахааны мах чинь нэг өөх нь нэг яадаг штэ. Бас хамаагүй хитгэр дотор бэлгүндэг штэ. Их гоё зөөлхөн амттай. Ер нь нөхдүүд бол ингээд нэг юм тако маягаар иддэм байлаа. За ингээд идчихээ гахааны махаар.
Ямар гоё юм бэ? Үнэхээр гоё амттай байна. Коста-Рика хоол бол үнэхээр таалагдж байна. Бид хоёрын хувьд нөгөө Никарагуад ирээд нэг жоохон гурай байсан шүү дээ. Хоол моол нь яасан ч онцгоймдээ. Битэрч бас гид зүвчгөө жоохон хэцүү байсан. Энд ирсэн чинь ерөөсөө жуурсал хөгжсөн хоол ундны хувьд нэр үнэхээр ярих юм алгаа. За би бол одоо хамгийн гоё хоол гэвэл одоо энэ далайн энэ сам орхой. Самарны нухаштай сам орхойг бол би хамгийн гоё хоол гэж хэлнэ. Нөгөө гаханы мах бол өстой үнэхээр супер байлаа. Pura vida Costa Rica, mis amigos de Mongolia, all right. All right, pura vida. My name is Kike. All right, Kike, pura vida. Бидний одоо яг ирсэн газар болохоор Сан-Хосе-хотын одоо үндэсний одоо том музей, Төв Америкийн үндсэн соёл, мөн одоо Испаний колоничлогчид одоо 16 дугаар зууны үед одоо хэрхэн наашаа орж ирж одоо энэ Төв Америкийн одоо соёлтой уус нэгдэж одоо ямар одоо уус үндэстэн болж бүрэлдсэн одоо маш олон түүхийг бол үзэж болохоор их тийм сайхан музей байна. Уугуул Америк, Төв Америк гэж бид нар ярихгүй бол Индианчууд гэж банах их тийм буруу яриад байдаг. Яагаад тэгэхээр одоо томоохон аялагчид анхад Америк ТV-г нээчээд одоо энтгийг нээчлээ гэж андуураад Индиа гэж орилоод тэгээ ерөнхийдөө манай нөхдүүд бол буруу орчуулгаас ингэж улбаалаад Индианчууд гэж одоо ярьдаг. Уул нь бол одоо үндсэн одоо уугуул үндэстэн гэж одоо хэлэх ёстой. Тухайн үеийн зөв судалгаагаар 30 орчим сая одоо хүмүүс байсан. Тэгээд одоо Европын колоничлогчид колоничлогдоод одоо Европ твээс одоо маш олон төрлийн өвчний нян бактериуд ирсэн учраас Сүрья, салхин цэцэг, ханиад гэдэг ингээд маш олон өвчний одоо нянгуудаар одоо энэ уугуул оршин суугчд бол ингэж хүж өргөцсөн яж байгаа. Тэр нь бараг 70-80% нь өргөцсөн. Тэгээд ерөнхийдөө Испани соёл ерөнхийдөө орж ирээд одоо Төв Америкийн одоо соёлын хоорондын зөрчилдөө болоод цус асгалсан тулдаан болж байгаа. Юу нэгцээс одоо Испанчууд Европчууд юм бол ялтаар дууссан. Анхад Испанчууд анх орж ирээд энэ тухайн үндэстнүүдийг яаж одоо дарж ирсэн тухай энэ одоо хөшөө баримл ингээ хийчихсэн. Тухайн үедээ одоо энэ одоо Төв Америк, Меза Америкийн их сонин соёлууд байсан юм байлээ. Бид нар бараг санаад уншаад бараг итгэмээргүй. Юу байсан гэхээр эндээс одоо Европ төрөө маш олон одоо шин хүнсний бүтээгдэхүүнүүд одоо төмөс, улаан лойр, эрдэн шиш гэл маш олон төрлийн зүйлүүдийг бол нээж исэн. За мөн одоо Европ ТV-с тухайн үеийн шинжлэх ухааных нь ололтууд ингэж орж ирээд ингэж явж байхад хүмүүсийн нэг тийм ойлголт байдаг юм байлээ. За энэ одоо мэдээж дээр үе одоо Америкт байсан энэ улсууд нь шинжлэх ухаан байхгүй, боловсрол байхгүй байсан юм болов уу гэж ингэж ярьдаг. Гэтэл бол бас их тийм биш байсан юм байлээ. Тухайн үедээ усжуулалтын системээ хийжсэн, хот байгуулалтаа хийжсэн бол яг нөгөө тийм цэрэг зэвсгийн хувьд бол яг тэр хуучнаараа байж исэн учраас яг аргагүй одоо тэр Европын соёл колоничлогчдод дийлэгдсэн. Уугуул одоо Америкчууд болохоор маш их одоо тийм цусан тахилга хийдэг байсан. Тахилын ширээ ингээд хийгээд тухайн үеийн одоо овог үндэстнүүдийн одоо тийм тотем тийм нүүрний баг янз янзын одоо тийм хөшөө баримлуудыг харахад нэг л тийм өөрмөц сонь дүр төрхтэй эрэгтэй хүнийг дүрсэлсэн одоо баримл, эмэгтэй хүнийг дүрсэлсэн баримл. За мөн одоо янз янзын тахилын ширээнүүд эдгээр ингээд үзэж явж байхад бас л одоо нэг л тийм айц төрмөр тэр одоо хөшөө баримлыг харахаар нэг л тийм таатай биш. За би тэгтээ их сонин зүйлийг бас ярих гэж бодоод байна л да. Юу гэхээр энд байжсэн одоо уугуул одоо Америкчууд одоо хоошоо хойд Америкаар дамжаад Берингийн хоолоогоор ерөнхийдөө буцаад Төв Аз руу болон Европ, Номхон Дэлгөөн далайн одоо улсууд руу ингэж Берингийн хоолоогоор яваад тэгээд буцаад одоо юу руугаа шингэсэн тийм домог бол байдгийн байлээ. Тэгвэл энэ баг домог гэж баг хэлхээсээ илүүгээр баг үндэстэй. Яагаад тэгэхээр манай нэвтрүүлгийн баг Тайван,
зүүн өмнөд Азийн одоо арлын орнууд, за мөн одоо Японы Окинава гэдэг ингээ олон газруудаар явж хахад ууг бол Азийнхны бид нар шиг царайтай биш. Тхийн оршин суугч нартай нэлээд царай төстэй, том алаг нүдтэй, тийм бор арьстай тиймэрхүү хүмүүс бол маш их байдаг. Тэгээ ялангуяа тэр нөгөө энэ омгийнхны тийм тотем шүтлэг, даг, янз янзын тийм одоо соёлын зүйлүүд нь хоорондоо маш адилхан байсан. Тийм учраас одоо би бас зөв уншсан зүйлээс ингээд дүгнээд хэлэхэд бас тийм байсан болов. Ямар ч байсан 2 удаагийн том нүүдэл хийсэн гэж одоо ярьдгийм байлээ. Бас л их сонин түүхтэй газар бид нар ингээд аялж байна. Гайхалтай тийм түүхийн үзмүүдийг олж харж байна. Коста-Рикагийн үндсэн одоо натив үндэстнүүдийн хүмүүс ч хэрэгжилж ирсэн, зүүж ирсэн алтан эдлүүд харагдаж байна. Ер нь алтан эдлүүд нь бол одоо Испани колоничлогчдын шунлыг хөдөлгсөн энэ тийм хамгийн том гайхалтай хэсэг байсан. Гэхдээ Перу болон бусад маш их алттай газруудыг бодоход бол Коста-Рикагийн энэ хэсэг нь тийм ч алттай биш байсан учраас хамгийн одоо ядуу хоол явж чадахгүй одоо иймэрхүү шашны одоо төлөөлсөн энэ хүмүүс Коста-Рикаг үндэслэсэн гэж үздэг. Тэд болохоор алт ирж хайх, алтуудад олборлохоос илүү газар тариалан эрхэлж эхэлсэн. Ер нь бол Кристофер Колумб 1500 оны үед 4 дахь аяллахаа үед энэ нутгийг нээгээд маш олон тоогоор Испани колоничлогчд ирсэн байснаас одоо Коста-Рикагийн энэ газар дандаа үндсэн испанчууд нь өөрсдийнхөө хот улсуудаа байгуулсан байдаг. Тийм болохоор Коста-Рикагийн одоо нийт үндэстэн ихэнхдээ цагаан ирсэн. Ингээд ер нь дан испанчуудаас бүрдсэн энэ хүн ам Коста-Рикад огцсон байдаг. Тэгэхээр Коста-Рикад бол дандаа цагаан ирснүүд амьдардаг нь бас их сонин газар. Дээр нь Коста-Рикад харууд бол маш ховор. Яагаад гэвэл ер нь Карибын тэнгисээр дамжсан далайн дээрэмжтээс үлдэгдэл. Эсвэл одоо Куб бус газруудаас ирсэн багахан цөөхөн боолуудаас бус нь бол дандаа цагаан ирсэн байсан. Тэгэхээр цагаан ирсний нутаг гэж хэлж байна. Бус Төв Америкийн улсуудаас хамгийн бага алттай тооцогдож байсан. Гэхдээ ямар их алт байсныг, ямар их алтан эдэлдэг байсныг яг энэ албаруудаас нь харж болох юм билээ. Хин ч хизээ ч хийсэн ийм гайхалтай бөмбөлгүүд Коста-Рикад олдд юм байна. Тэднээс үндэсний музейд тавьсан энэ хэд Маш том бөмбөлөг байна. Яг одоо энэгээр ямар учир жанцантай одоо ийм том бөмбөлөг хийж ирсэн. Төв Америкийнхны бас ард түмний бас нууцсан болов уу. Одоо бараг 5000 жилийн өмнө байж ирсэн. Одоо түүхийн дурсал гэдэг байгаа. Энэ бол бас их сонин зүйлүүд байж байна. Шотланд хэдэн сая жилийн нууц хадгалаатай байдаг гэсэн. Энэ хэдэн сая жилийн нууцыг хадгалсан байгаа хаа. Коста-Рикагийн одоо нийслэл сан хасагийн Меркадо Централ буюу төв зах дээр нь ороод ирсэн байна. За энэ зах дээр ороод ирсэх сонин зүйлүүд байна. Ардын уламжлалт аптек гэх юм уу да. Одоо энд биш үү? Яг цэвэр одоо 100 наст ингээд байж байна. За энэ нөгөө одоо юу яадаг штэ нөгөө халуун усан дараад бие ингээд зогтөг. Одоо навч. За ийшээ их сони юм байгаа. Ерөнхийдөө Төв Америкийн ард түмнүүдийн ихэнх нь хэрэгэлдэг энэ Кукумека гэдэг ийм мод байна. Энийг болохоор ерөнхийдөө чан жуудаг. Эрүүл мэндэд сайн гинэ. За ийшээ биш үү? Нөгөө розмарин. Ориг розмарин ста үнэхээр тасархай өнөрт юм байна. Бүр ингээд баг арцны мод шиг өнөртөж байна. Ста үнэхээр гоё юм байна. За ийшээгээ нэг юм сонин ургамал байлаа. Энэ болохоор бас энэ Төв Америкт ургадаг Мосоте. За Мосоте гэдэг мод байна. Одоо бид нар бас орчуулж чадахгүй. Ягаад тэгэхээр энэ үндсэн нэр нь байгаа юм чинь. Энэ Мосоте гэдэг модоо болохоос чанаад гид сөвдөхөд одоо уудаг гэж хэлж байна. Бас нөгөө манай хөвсгөлийнх нэг тийм модны холц чанж уудаг штэ. Яг тэр шиг энэ халуун орныхаа энэ модны холцыг хадгалж агаад тэгээд тэг ингээ сайхан чанаад уудаг. Бас одоо эрүүл мэндэд ерөн сайн гинэ. Ер нь энд одоо байхгүй юм алга. Маш олон төрлийн одоо юу байна? Цэцэг байна. Эстрагон. Цол гаав нэртэж байна. Нэг тийм гоё юм сэнгэлсэн. Тэгээ энийг яадаг вэ гэсэн чинь нөгөө нөхдүүдээс нэг гоё коктейл хийдэг штэ. Мохито өдр хийдэг.
Мохито талдаг гинэ. Яста янзтайгаа өнөртэй. Нөгөө хоолоо өвдөх ханиад хүрэхэд энийг уудаг. What does Zacate de limón. Саката. За янз янзын тийм эмийн ургамлууд байна. Маш сонирхолтой. Энд хийн гой нөгөө зэрлэг зүгээний бал ардын эмнэлгийн ерөөсөө маш олон зүйлүүд байна. Куркума. За энэ ястай сони ид байна. Нөгөө манайхны ярьдаг гүргэм гэдэг штеп. Гэхдээ энэ куркума нэлээ өөр байна. Яадаг гэхээр энэ ерөнхийдөө юм цагаан гарах уу? Тэгээ куркума ч одоо яг энэ ингээ куркумаг хийдэг гинэ. Куркума ч одоо энд ингээ байж байна. Гүргмийг бол одоо тайлбарлах шаардлагагүй шүү дээ. Эрүүл мэндэд маш сайн байдаг. Нэг осондоо турмеркийг одоо хийдэг. Омбрегано гэдэг юм мод байна. Их сони юм ярьж байна. Диабет уу чихрийн шижинд их сайн гинэ. Энийг чи одоо ингээ жижиглээ хэрчээд тэгээ бослогож уудаг гэж байна. Зүгээр нэг юм түлээний мод шиг. Энийг ингээ сайхан чанаад уухад бол ерөн чихрийн шижин диабетэнд бол маш сайн гэж байна. Hombre grande. The translation is high man. High man. Spanish ombregano. This is gavilana. Colesterol, Cholesterol. What does name? gavilana. Galiva. Gavilana. Gavila гэдэг юм ургамал байна. Энийг бол ерөөсөө холестерин бууруулдаг гинэ. Esterico. Okay. Muy poquito. Use alcohol. A little bit. Poquito. Because it tastes hard. Амар гашуум. Яваа мэчин эцэн шиг амттай идэв. Ямар сони юм бэ? Hígado para todo, inflamación. Sí. Харгаа хүмүүс энийг сайн ингээд идээд байх юм бол чанаад идээд байх юм бол ерөнхийдөө жим ингээ бол одоо хасдаг гинэ. Andy, sabe, es lo mismo. This like salt. That's very hard. What does it? That's Elixir bronchial. Bronchios and Энэ нөгөө уушиг цэвэрлдэг гинэ. Ер нь дандаа эдгэр чинь нөгөө тийм эмийн ургамлаараа хийсэн маш том аптек байна шүү. За мэдээж одоо бүх ургамлуудыг тайлбарлаад ингээд яриад байвал дуусахгүй. Ер нь одоо энэ Коста Рика, энэ Төв Америкийн энэ хөлтүүд чинь одоо шинжлэх ухаан хөгжсөн байсан ч гэсэн тэр хуучин цагийнх нь эмийн ургамал ардын одоо уламжилт одоо тэр аптек нь байна шүү. За ер нь одоо бүх юм байна да. Эмийн ургамалч байна, хоолны амтлагч байна. Ер нь одоо энэ бол ерөөсө дуусахгүй их маш их зүйлүүд байна. This is a mojito. menta también. 진흥 강. Eucaliptus. 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 근데 өнөртөө усанд ордог юм гоё ядгаа ихтэй өнөртөө усанд байдаг да. Тийм өөр юм байна. Энэ одоо янз бүрийн зардаг хон шашны тэгээд янз бүрийн юм зардаг. Энэ хараа ийм одоо бага насны миний мөрөө тийм сайхан чавцарч байгаа. Мотор ингээд ач мотор юм биш гэсэн. Ийм грэстүүд Para cuando hay mucho dolor, sinusitis. Sinusitis se llama para cuando duele aquí las migrañas, dolores. Бичичи юу гэдэг нэг жимс байна. Энэ яадаг гэхээр штэ хамар битүүрээд ингээд толгоо өвдөөд ингээд шүүс гаргаж аваад тэгээ ингээд үнэртдэг гэж байна. Сонин доороо нэг юм 5 хөлтэй нэг юм сонин юм чинжүү шиг юм ургамал байна. Амт үнэр нь тийм хурц юм аа. Ерөөсөө not for it. not for eat гинэ. That's for it. Идэж болохгүй шүү. Зөвхөн үнэрлэдэг юм аа гэж. Даанч тийм баха. Хэлэм дайргнаад хэцүү байсан. Энэ бол их тийм чихэрлэг жимс гинэ. Гэхдээ нөгөө жирэмсэн эмэгтэйчүүдэд их сайн гэж байна. За энийг сони юм байна. Сарвагчгийн сам гинэ. Энийг ингээд толгоогоо ингээд сайхан өсөө ингээд майжаад ингээд санаад инхээр одоо үс бол маш гоё өтгөн болно. Яг над шиг гоё юм өстэй болно гинэ. Та нэг майжаад үзтээ. Алуу нэг хараах юм. Сая явж ирсэн чи энд нэг хэдэн Коста Рика хүмүүс суудсан яг мах мөлжөө сууж байна. Яг манай Монголд нэг мах мөлжөөд иддэг штеп. Тэгэхээр бүр гайхаад ингээ харсан чинь
ийм үхрийн махтай шүл байна. Ардаа ийм гоо үхрийн махтай. Тэгээ энэ шүлийг ингэж хэлдэг юм байна. Oli di carne pegona буюу үхрийн махтай одоо ийм ногоотой шүл. Нэг юм төмс шиг ногоо байна. Төмс шиг. Тэгтээ ийм бананах хотын зууралдсан. Энийг их юм аа нэгтэй. За энэ ястаа мэдхгүй ногоо байна. Энэ эрдэн шиш шиг мөртлөө банан шиг хэлбэртэй. За энэ өгсөн сонин ногоо байна. За эрдэн шиш маань одоо энд байж шүү те. За би бол гараа угаацсан байгаа шүү. Ер нь эрүүл хоолтой арт юм байна. Өнгөрсөн жил Коста Рикагийн хамгийн урд настай хүн 113 нас хүрээд бурхан болсон гэж би сонсч ирсэн. Ерөнхийдөө ийм ногоо, ийм гоё мах идэх юм бол энэ урт наслахаар юм байна. Монголда байгаа юм шиг санагчлаа. Ямар сайхан юм бэ? Энэ шүлийг уунаа. А яаж манай Монгол үхрийн махыг гүйцэх вэ? Гэхдээ одоо амт нь үнэхээр сайхан мах байна. За битэрийн одоо хоол идж байгаа газар бол үндсэндээ монголоор ярих юм бол одоо нарамтуул зах дээр хоол идж байна гэсэн үг. Ер нь яг ард түмнийхээ зах дээр нутаг санагдаад одоо баг хөлс гоожж штэ. Нүчээд рок мангас маань их сонин хоол загсаа. 1880 оноос хойш үдийг хүртэл зах ажиллаж байгаа. Ингээд энэ холдоо 8 хийхээс гадна хүмүүс ирж ирмэж хоолоо иддэг гадаачд одоо бас тариаланчид ирж ингээд ийм газар байсан уламжт нь маш өндөр. Тэгээд энэ дотор болохоор энэ жуулчил аяг жуулчны хөгжсөн ялангуяа энэ хэсэгт болохоор бас их олон төрлийн үндэсний юм өвөрмөц тийм гараа бүтээгдэхүүнүүд зардаг. За би эндхийн хамгийн алдартай одоо кассадо гэдэг хоолыг идэ гэж утсан. Ягаад гэвэл кассадо гэдэг нь болохоор их нэртэй хүн гэдэг утгатай гэж байна. Ер нь бол одоо хүнтэй сууж их нэртэй болж ижил одоо ийм их борцтой, мах ихтэй ийм хоол иддэг юм а гэсэн утгыг агуулдаг гэсэн. Ингээд хүнтэй суусан хүмүүс тийм кассадо гэдэг хоолыг хийж өгдөг. Энд болохоор мах нэлээд одоо том хэмжээгээр гуляш шиг ч бас байдаг а бас ийм шгштэй ийм хэсэг. Гол одоо хэсэг амтлагын хэсэг нь бол энэ юм байлаа. За ингээд шошноос нь эхлээд амтлаад үзье. Гоё юм байна. Эдгээр бод шошиндоо дуртай бас энэ ийм чипсэндээ дуртай. Ягаад гэхээр энэ нь болохоор одоо эдний өвөрмөц амт. Тэгээд одоо хамгийн их одоо калори агуулсан. Ийм хоол болж өнний үхрийн гахаан янз бүрийн махаар хийсэн. Хамгийн гол нь зах дээр байгаа учраас энэ одоо махны дангуунууд байгаа. Дангуунаас тоогооч нар ингээд наадталт нь ирсэн. Тэгээ тоогооч нар наадталт нь хүмүүс нь суугаад хоолоо идэж байна. Дангуун дээр шууд махаа юмнуудаа жараад ингээд идүүлдэг ийм газар байна. Эхнэрийн гарын хоол гэж монголоор орчуулж болно. Кассадог. Гэхдээ яг энэ бол нэг хошин утга агуулдаг нь болохоор эхнэртэй хүнд иддэг, эхнэргүй хүн идэж чадахгүй гэсэн тийм утгатай. Тэр утгаар нь бодсон ч гэсэн одоо гэрийнхэн хоолыг санджаа шүү. Эхнэрийнхээ хоолыг би ч өөр гэртээ дандаа тэгээд эхнэртэй ирэхэд хоолоо идэл идэл сууж байдаг хүн штэ. Манай эхнэр болохоор соёлын маягийн хоол идэг. Энэ бол соёлын маягийн гэж хэлж болохгүй. Энэ бол маш хурц. Ялангуяа энэ кассадо шүлэг аяг хоолыг дагаж ийм нэг дармад ийм дарсан ногоо ирдэг. Энэ дарсан ногооноос ингээд хийж идэх хэрэгтэй. Одоо чинь амттай болгохын тулд энд бол янз бүрийн халуун ногоо, буурцаг тэгээд ийм байцаа дээр ийм дарсан дандаа ногоонууд байна. Шавхын арга. Ер нь Монгол хоолноос төстэй хоол биш байна. Шавхан ямар байна? Халгуу тасгай. Гэхдээ Монгол байдаг багетаас энэ чинь ийм урттай юм байна. Энэ чинь 4-1-ийг авах ийм урт ирсэн. Метр гаруй, метр 50. За юм байна да. За Коста Рика, Монгол хоёр хоорондоо бол маш сайн харьцаатай юм байлээ. Төв Америк төвдөө болон Өмнөд Америкийнхаа талдаа ирч тэр Хойд Америк буюу одоо Америкийн нэгдсэн улс талдаа ш тэр аль ч талдаа ер нь эвсэлт одоо цэргийн эвсэлт ер нь оролцохгүй гэдэг одоо инх тайванч байр суурийг хамгаалж явдаг. Бидний аялж байгаа газар болохоор хуучин энэ үндэсний одоо энэ музей маань улс төрийн хоригдлууд,
янз янзын гэмт хэрэгтнүүдийг хордог тийм шорон байжгаад тэгээ сүүлдээ энэ шоронгийн одоо болиулаад одоо ийм гоё сайхан музей болгоцсон. Маш олон зүйлийг үзүүлсэн музей байна. Коста-Рикачуудын, Испанчуудын бол яаж одоо бүтээж босгосон энэ улсын түүхийг үзүүлж маш олон сайхан зүйлүүдийг одоо бид нар үзээд явж байна. 1920-ад оны үед чинь Коста-Рикад бол одоо үндэсний томоохон хэмжээний одоо том дайн дэгдээд маш их одоо ард ирдээс нь хүмүүс нас орсон, даймарсан. Тэгээ тийм учраас ерөнхийдөө одоо ямар нэгэн юм эвсэлд нэгдээд дайн тулааныг нь болио гэдэг шийдвэрийг гаргаад тэгээ тэрнээс хойш бол одоо Мексикчууд бол нэлээд шахсан Коста-Рика нарыг. Дараа нь болохоор Рональд Рейганий үед болохоор бас их шахажсэн. Та нар нэг бол одоо манай Америк талыгаа бариа. Эсвэл нөгөө нөхдүүдөөсөө болио гэдэг. Тэгээ Коста-Рикийн нөхдүүд болохоор маш их уран арга хэрэгжилсэн байгаа байхгүй да. За бид нар та нарт ах トゥ штэ, хэдүүлээ сайхан найз нөхдүүд штэ гэж байгаа л Америкаас асар их хэмжээний эдийн засгийн тусламж аваад байдаг. Маш их одоо техник технологи оруулж ирээд байдаг. Тэгсэн мөртлөө нөгөө эвсэлд нь орж ирэхгүй. Та нар орооч ямар сони юм бэ та нар. Манайхаас юм авах болохоор найз нөхөд олцоод тэгээ эвсэлд орох болохоор та нар ингэж ах ингэж. Ерөнхийдөө нэлээд аргалж явсаар байжгаад Рональд Рейган буудуулаад тэгээ дараахан ерөнхийлөгчийн одоо суудлаас бууснаас хойш нэлээд өрсөлд одоо энэ асуудал маань санаархал маань зогсоод за Мексикийн талаас бас нэлээд шахдаг байсан. За тэгээ дараа нь яасан бэ гэхээр Америкийн шахалтанд ороо буцаад эвсэлд орохоор болсон байдаг. Америкийг дагаад тэгтэн Коста-Рикагийн 27 настай хуульч оюутан залуу Коста-Рикагийн засгийн газрыг одоо шүүхэд өгөөд за одоо ийм байж болохгүй энэ ч одоо манай үндсэн гол хуулиар зөрчөөд байна гэд тэгээ 2 жил 3 жил шахам шүүхээр тэр 27 настай залуу явсаар байжгаад засгийн газараа ялаад буцаад одоо манай энэ Коста-Рика улс эвсэлд орохгүй гэдэг энэ бат суурин дээр бат зогсож чадсан. Тийм болсон юм байлаа. За тэгээ газар нутгийн хувьд биш үү? Үндсэндээ одоо манай Монголын Сэлэн аймгийн газар нутагтай тэнцэхээр асар хуржил шимтэй. Одоо нэг басандаа Эквадорын бүсийн одоо хамаг үнэтэй цайтай жимс ногоо ургаж जैन. Тэгээд одоо бараг 6 тэрбум долларыг зөвхөн аялал жуулчлалаасаа олж байгаа. Аялал жуулчлалынх нь одоо орлого одоо эдний одоо кофе газар тариалангийн орлого дээр нийлээд чинь одоо бараг 70-80% бүрдүүлдэг гэхээр бол маш одоо сайхан тийм дулаан уур амьсгалтай оронд бид нар аялж байна. За бид нар хоёр бас нэг баахан зовлон ярьсан да. Манай үзэгчид цаа мэдж л байгаах нөгөө Никарагуад бид хоёр чи одоо нэг баахан нэг юм шорон донд бужигнаал юм уу хосолчих гал нэлээд ядраад явжсэн. Наашаага Коста-Рикад ороод ирсэн чинь нэр байдал шал өөр юм шүү. Тэр гудамж талбай хүмүүсийн байж байгаа байдал тэр хандлага сайхан болсон юм байлээ. За тэгээд одоо маргааш бид нар бас ямар төлөвлөгөөтэй байна гэхээр энэ сайхан Коста-Рика гэдэг улсад ирчээд үзлэнтэй хүрхрээ гоё байгаль гоё одоо тэр ургамал цэцгийг үзэхгүй буцах юм бол одоо ёстой алдс болно шүү дээ. Аялагчны одоо хамгийн гол байгаль аялал жуулчлалын үзнэ. Коста-Рикагийн үзлэнтэй одоо дархан цааст газар хэд 27 дархан цааст газар байна. Зарим нь одоо 400 км-ийн цаашаага 200 км гэдэг ингээд зөвхөн одоо сан хосыг тойроод өгчөнд одоо 10 гаруй том үндэсний дархан цаастай гоё паркууд байгаа. За бид хоёр бол сонгож байгаад бас нэг гоё хүрхрээтэй парк сонгоцсон байж байгаа. Тэгээ маргааш бид нар хүрхрээтэй парк руугаа явна. Hi, Mongolia, good morning. My name is Charles. We are going right now to La Fortuna. It's a very nice tourist destination where you can see volcanoes, waterfalls, and hot springs. Бид нар одоо өглөө эртхэн гараад нар мангаас өмнө Коста-Рикагийн гайхамшигт La Fortuna гэдэг газар очих гэж байна. Уух, хүрхрээ, алуун аршаа, их сонь юм үзнэ. Энэ бол Коста-Рикагийн цорын ганц түнэл, энэ түнэлийг барьснаас хойшоо дахиж одоо уул усаас өвдөхгүйгээд түнэл бариха болсон гинэ. За манай Коста-Рикад биднийг авч явж байгаа найз маань байна шүү дээ. Яг тэр Америкийн мундаг жүжигчин Дензел Вашингтонтой төстэй. Их мундаг Дензел Вашингтонтой төстэй. Биднийг одоо энэ Коста-Рикагийн хамгийн гоё газар руу ингээд дагуулад явж байна. За тэгээ бид хэд ингээд хоорондоо ярилцаад бол өстой маш олон зүйлийг ярьлаа. Энэ амьдралын талаарх бол маш олон зүйлийг одоо бодлыг өөрчлөхөд хүрэж байна. Тэгээ очиж байгаад одоо юу сонссон мэдсэн тэр нарийн
гой зүйлүүдээ та бүхэнтэйгээ хуваалцсанаа. За бид нар явсаар байгаад байна штэ. Нөгөө Коста-Рикагийн хамгийн алдартай гой дархан цаастай газараар ороод ирсэн. Тэгээ өнөөдөр бид нар чинь баг нэг 5 газараар явах гээд дөнгөж ихнийхээ газараар ороод ирсэн. За яг миний ард талд байна штэ. Энэ Аренал гэдэг одоо Коста-Рикагийн идэвхтэй галтуул тийм ээ. 1600 м өндөртэй ийм сайхан галтуулан дээр ороод ирсэн. Гэхдээ өнөөдөр бас их азтай гэж хэлж байна. Дандаа бороо орцсон, үүлний цаагуур ногдсон байдаг. Үйл тунраад ингээд оройн харагддаггүй юм байдаг. Бүр дасцсан байт юм байна л да. Ер нь бол ийм одоо сайхан гэж уул нь харагдаж байгаа хэсэг бол их ер нь ховор гэж байна. Тэгээд бид хоёр энэ ховор сайхан нөхцөлийг бас алдалгүй хурж ирсэндээ баяртай байна. Дээрээс нь нэг сайхан зураг аваад ингээд өөртөө хадгалъя гэж бодож байна. Энэ өндөр сайхан хайрхны сүр хүч эвэх болтугай. Замд явж байхад зөвхөн Коста-Рикагийн ганцхан одоо байдаг тийм 500 м-ийн урт одоо хонглоор бид нар сая явж ирсэн. За тэр хонгол өнгөрөөгөө ерөөсөө ямар ч байшин барилга одоо айл амтан байхгүй. За бараг нэг 30 км явсан. Нөгөө Ерийн галын цэцэрлэг гэдэг Jurassic Park-ийн 1-р анги зураг авалтыг тэнд хийсэн гэдэг гэж ярьж байна. Коста-Рикачуудын бас нэг их сонин юм ярьлаа. Одоо бид нар өөрсдийнхээ амьдралыг бодсон чинь бас тарих их өөрчлөгдөж байна. За манай Майкл бол их сонин зүйлийг ярьж байна. За Коста-Рика хүний нэг сарын цалин $600-аас $5,000 хооронд. Тэгвэл $600 цалинтай байлаа гэд бид нар одоо тийм амьдрал ядуу муу бишээ. Тэгсэн мөртлөө бүгдээрээ жаргалтай байдаг. Ерөөсөө л Pura Vita гэж одоо тийм сайхан үг ярьж байгаа. Pura Vita гэдэг чинь одоо амьдралын аз жаргал гэсэн үгийг одоо сүүлийн 60 гаруй жил хэрэгжилж байгаа. Коста-Рикагийнх нь л одоо Pura Vita гэж ярьдаг юм байна. Энэ нь болохоор үргэлж биендээ ерөөсөн амьдрал сайхан өнөөдрөөр тэгээд жаргалтай байх тухай ийм бүр гүн агуулга болж нутгийнханд суусан байдаг юм байна. Монгол үгээр болохоор дүүрэн жаргалтай, төвшин сайхан одоо амьдралтай гэдэг чинь тийм. Яг тэр үгтэй дүүж байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө Pura Vita одоо зөвхөн хаана байна гэсэн чинь за манай хажуудлын Панам бод эдрээс ч илүү мөнгө олдог мөртлөө Pura Vita байхгүй. За Никарагуад бол бас Эл Сальвадор, Гватемала гэдэрт бол одоо Pura Vita байхгүй. А яагаад энэ Pura Vita байна гэсэн чинь би одоо за манайхан бас миний үгийг бас буруугаар ойлгохыг нэг их айхтар үг хэлж байна. Ерөөсөө ядарчлаа битгий ажиллаач өдөржингөө маргаашчингаа дандаа ажил битгий бодож байгаа ч зөв өдөртөө ажиллах үедээ ажил тэгээ бусад үедээ дандаа тэр амьдралаас жаргал олж авчий гэж хэлж байна. Ерөөсөө тэгж их ажиллахаар аз жаргал ирдэггүй. Өөртөө цаг гаргахаар аз жаргал ирнэ л гэж хэлж байна. Одоо чинь мөнгө гэж улаараа л бүгдээрээ гүйдэг шүү дээ. Одоо тэхгүйгээр ажлаа хамжуулаад аз жаргалаа бас заавал байлгаад тэрэн дээр анхаарлаа төвлөрүүлэхээр бусд нь тэгээд өөрөө биелдэг юм гэж одоо ойлгож байгаа. Тийм болохоор Pura Vita. Коста-Рика. Эмчилгээний төлбөр үнэгүй. Боловсрол үнэгүй. Байгалийн ингээ аялдаг одоо тэр хаустай айдууд хэд ч одоо нэр баяндаа хаус авдаг ш. Баянчаал ядуучаал адилхан ингээд хаус нэг амьдраад хамтдаа одоо баян хүн бие уусан гэсэн ядуучуудтай хамтдаа бие ууж идэг. Бусад оронд бол баян ядуу хоёр хоорондоо их тийм заагтай байдаг. Энд болохоор хүнийг мөнгөөр нь унсан машинаар нь ямар дүнлэхээс илүү тэр хүн дотор сэтгэлдээ хин юм бэ? Тэр хүнд одоо Pura Vita байд юм уу гэснээр нь дүгнэд юм гэж ярьж байлаа. Тэгэхээр энэ бол их сайхан утга гэж би бодож байна. Одоо Коста-Рика хүмүүс болохоор штэ нөгөө сайхан хоол иддэг, сайхан цэвэр агаарт байдаг юм байна. Бүх юм нь одоо шин байдаг. Дээрээс нь хамгийн гол юм нь ерөөсөө яагаад бид нар юм сайхан жаргалтай байдаг юм бэ гэсэн чинь ямар ч стресс гэж юм байхгүй. Ерөөсөө тийм стресстэй байх шаардлага байхгүй. Амьдрал угаасаа ингээд гоё бид нар сайхан л амьдарч штэ. Ерөөсөө л тэгж ярьж байна. Ганцхан стресс байгаа нэг газар байна. Зүгээр. Гэхдээ стресс нь маш бага хувь. Тэр юу вэ гэхээр одоо Сан Хосегийн хотын төвд болохоор автобуснууд явдаг. Бусад газраар бол ерөнхийдөө тэр хотын төв рүү хүмүүс очиод байх шаардлагагүй гэж хэлнэ шүү дээ. Дандаа хотынхаа хотын төвд бол хүмүүс ер нь амьдрдгүй юм да. Ихэнхдээ офис тэгэл юмуд байд юм байна. Бид хоёр одоо хотын төвд нь л байгаад байгаа юм. Тэгсэн чинь тэндээ ер нь бол гол хүмүүс нь байдгүй. Ядаж ямар сайндаа шөнийн баар юмнууд нь удахгүй хаагдчихдаг гинэ дандаа. Хүмүүс очдгоо гэж байгаа байхгүй. Хотын төв бол димидэ гэдэг юм байлаа. За нэг иймэрхүү их сонин газар аялж байна. Гэхдээ одоо болоогүй. Одоо дахиад цаашаа гоё. Үнэхээр гайхалтай нов ногоон газар байна. За энэ Майкл гэж энэ залуу
маш их юм ярьж байна. За хүмүүст амтан ургамал бүх юмд одоо хамгийн эрхтэй зүйл юу вэ гэж асууж байна. За тэгээд битээр их өөрсдийнхаагаар хариуллаа л да. За манай рок мангас маань хамгийн хэрэгтэй зүйл бол навч гэж хэллээ. За би болохоор за энэ ургамал амтанд хамгийн эрхтэй зүйл бол хөрс. Яг л хөрс байж энэ амтан ургамал чи ургана штэ гэсэн чинь Майкл их сонин зүйл хэлж байна. Юу гэж хэлсэн бэ гэхээр хамгийн хэрэгтэй зүйл бол одоо зөгийг гинэ. Зөгийг байж энэ амтан ургамал бүгд оршиж идэг. Зөгийг байж амьдрал цэцгэлснээр амьдрал явдаг гэж одоо хэлж байна. Give food to the animals, and then we as humans we take advantage of this. Look that one there. Come. За би наад гэж явчих. Очи. За их сонио амтаа оруулсан. Яг нэг зэрлэг. Англи хэлээр quadi гэдэг юм байна энэ амтныг. За испани хэлээр pisodi гэдэг. За ерөнхийдөө ингээ харахад бол нэг тийм элбэнх рүү ч юм шиг тийм дарга шиг амтан байна. Is it dangerous? No. They eat like worms and insects. Sometimes fruit. Sometimes people try to feed them like fruits, but you're not supposed to feed the wild animals. За яг бид нар одоо яг ямар нэгэн зоо парк гэж яваагүй. Яг тэр амтныг ингээд харж байна. Коста-Рикачууд ихтэй сонь зүйл ярьсан шүү. Манай Коста-Рика хүмүүс ерөөсөө байгалыг хамгаалдаг учраас ямар ч амтан идэх байгалийн амтыг идэх бол ерөөсөө хатуу хуйлтай гэж одоо хэлж ирсэн. За одоо хэдүүл ямар ч бас ингээд цаашаа явна. Чадвал өнөөдөр бид нарт хэрэг аз таарах юм бол Осо Пересосо гэдэг тэр эндхийн хамгийн одоо алдартай амтны зургийг авахыг бодно. Манайхан болохоор жоохон буруу орчуулсан байх шиг байлаа. Тийм залхуу сармагч ингээд нэг ингээд яваад байдаг амт байдаг штэ. Тэгээ тэр амтын ямар учиртай гэхээр би та нарт бас тайлбарлаад өгье. Имийг ааж өгдгөө тэр амтын тааралт дасаал гэж найдаж байна. Ерөнхийдөө Коста-Рикагийн хамгийн цэвэрхэн амтан гэдэг гинэ. Модон дээр ингэж авираад ингээд навчаараа хоолдог. Тэгээд одоо бие засах, одоо хүн дээр бие засах багта модноос ингэж доошоогоо буух гэж 3 цаг зарцуулаад буцаж дээшээгээ 3 цаг зарцуулдаг. Тэгээ баачаад баасаа ингэж газар нөхөхөж болдог. Ер нь хамгийн цэвэрхэн амтан гэж хэлж байгаа байхгүй юу? Нэг осондоо одоо манайхан нэг годомжинд нэг шээгээд байгаа явчихдаг штэ. Ерөөсө хүнээс ухаантай. За одоо муухагаар тоглож хэлэхэд бол одоо оркуудаас ухаантай одоо ийм амт байдаг юм байна штэ. Энэ Коста-Рикагийнхэн тэр амтныгаа ерөнхийдөө бэлэг тэмдэг болгоцсон байд юм байна. Аз таарах юм бол одоо колибр гэдэг нэг юм жижигхэн шүдэнсний хайрцаг дотор 4 ширхэг багтдаг. Тэр одоо шувууг олж авахыг бодно. Тэгтээ таараач үгүй ч юу. Одоо ингээд цаашаа явъя хэвлээ. За нэг актер амтан байна шүү энд. Могоо ихтэй гинэ энд. Which animal here? Snake. Snake. Is a poisonous? Yes. Very poison. Highly poison. Okay. За бид нар ингээд янз янзын амтан гэдраа ингээ хараад явхаар бид нар энэ нутгийн хүмүүс биш болохоор олж чадахгүй маа. За тэгээ Майкл маань сая олж өгөө. Коста-Рикагийн одоо хамгийн аюултай могоог зааж өгж байна. Бас л аюултай амтан гэж. Би сая жоохон ойртой зураг авсан чинь энэ 2 hours лээрээ bye bye. 2 hours. Дотор алхаад явсан чинь ста. Үнэхээр агаар бол ста үнэхээр янзтай байна. Тэгээ янз янзын амтд бол байна. Сая шиг могоо үзлээ. Гой шууны зураг авлаа. Бас үнэхээр сайхан байна. Яг нэг зүйл юу гэж би санаж байна гэхээр манай одоо Монголын байгалыг бас яг ингэж гой тогтчуулаад тэгээд орж байгаа хүнээс одоо $25 аваад ингэж байгаад их юм бол одоо манай монголч одоо ямар гой байгальтай вэ? Ерөөсө байгалаа ээлжүүлчлаараа чинь энэ одоо Коста-Рикачууд зөндөөх орлого олдог. Гэхдээ тэр орлогоо нэг тоодгүй юм биш үү? Бүр 6-7 дугаар тавина л гэж ярьж байна. Зөв наадтал нь хамгийн гол орлого олж байгаа зүйл бол эхлээд нэгдүгээр аз жаргал байх хэвээр, хоёрдугаар боловсрол байх хэвээр, гуравдугаар эрүүл мэнд идэргээд ерөөсө бүх зүйлийг тавьж байгаад хамгийн сүүлд юу мөнгийг тавьж байгаа. Тийм болсон шүү дээ. Халуун орны авал үнэхээр сайхан байна. Таалагдж байна. Нөгөө нэг гоё амт маань таарах нэг уу гэдгийг л одоо үцэх гээд явж байна шүү дээ. Сайхан байна шүү энд. За газар бол одоо бүр тэр доор харагдж байгаа шүү. Нөхдөөдөө та хардаа. Нэг Индиан Джосын кино санаанд ороод байна уу юу? Ингээ явсан чинь тэгээ санагдчих шүү.
Гоё юм байна. Гоё юм байна. За тэгээ эмэгтэйчүүд хүүхдүүд ч аялсан бол нэх айгаад байх юм байхгүй. Энэ өөрөөсөө нөгөө их гоё сайн тогтчулсан байна. Бүх юм нь одоо сайн тооцсон юм шиг байна шүү. Тийм сайхан газар байна да. Халуун орны одоо Эквадорын бүсийн нэг иймэрхүү л байдаг юм байна шүү дээ. 600 м өндөр гэдэг чинь бас хөндөр байгаа юм байна шүү. За би ч одоо гүүрмөр хөдөлгөөр нэг айхгүй байгаа шүү. Тий ерөөсөө айдгүй. Би могоо зогооноос айдгүй шүү дээ. За ганц айдаг амтан бол одоо Аалз Жоо момноос л энэ да. Өөр одоо айх амтан байхгүй. За та хоёр зүгээр үү? Яв. Нос зүгээр. Нот зүгээр. Энэ жонглыг явсан чинь айхгүй юм алгаа 10 сервисийн болгоноос ухаан алдаад би ч бас их аимхан хүн юм байна. Ялангуяа өндрөөс бол өнгөрцгөө гарчлаад. Гэтэ би одоо 3 дахь гүүрээд авчаад байна. Ингээ нийт 6 юм өндөр гүүр давна. Саяных нь бол хамгийн өндөр нь энэ нь болохоор 600 м өндөр байлаа. Зүгээр ийм хэсэг бас амар байхгүй. Энэ доош чинь бас аюу олон метрийн гүнзгий байна. Гэтэ байгалийн аяж жуулчлаар яваад өндөр газруудаар яваад ахаар бас өндөр ийм газар бас тийм ээ. Гэтэ ой модны өндөр бол бас гайгүй. Ягаад гэвэл наан ингээд бариад модцоо байгаа болохоос яг гүүрэн дээр гүндэр бол эвгүй байлаа шүү. Зүгээр. Их өндөр харагдчих. Юм мас салгалаад унгаачч магадгүй. Харамалчлаа. Зүгээр. Дажгүй сайхан явж байна. За Майкл намайг янз үзэж байна. Жохон байж байгаа зүгээр. Зүгээрээ Майкл зүгээр дажгүй сайхан чинь. Зүгээр. This is not dangerous. I am not afraid. Okay. За энэ дээр хардаа нөгөө нэг том галтуулч ингэж харагдаж штэ. За ч сайхан харагдаж шүү. Going to the waterfall. Okay. Correct? За өнөөдөр ёстой жинхэнэ байгалаа хэлж байна шүү дээ. Доошоогоо бараг 2 км, дээшээ ирэх уцхан бараг 4 км орчим сайхан яваад. Бас амьсгаа задарч шүү. Бас нэлээ нөгөө бид нар ч бас халуун орноор яваад инхээр орой хоол идэхэ болчих чинь. Өдөрт ер нь нэг удаа сайхан хоол идээд орой нэг жоохон жимс ногоохон хооллоод ингээ явсан чи их гоё байна. Pura Vida бас бий болохын тулд заавал спорт байх ёстой байдаг юм байна гэдгийг бас их ойлгож авч байна. Сайхан байна. Pura Vida. За бид нар явсаар байж байгаа дээ шүү дээ. Эл Салто буюу үсэрдэг ийм гол дээр ороод ирсэн. Тэгээ ингээ харахад бол энэ залуучууд усанд нэрээ өнөхөр жарахаа шиг юм аа. Ерөөсөө ингээ эрэгтэй мэгтэйгөө олсноос дүүжлэгдээд доошоогоо үсэрч байна. Аврах хантаач байхгүй. Зөвөр шууд үсэрнэ. Доошоогоо усууд ерөнхийдөө 5-8 метрийн гүн байгаа юм байлаа. Хөлгүй ус байгаа. Доошоогоо шумбаад тэгээ нөө усанд мундаг сэлдэг усууд чинь зөвөр үсрээд гараад ирж байна. Би ерөнхийдөө нэлээд сайхан үсрээд жоохон урсгалд нь жоохон хөөгдөд гараад ирэх юм болов гэж бодоод сайн нэлээд зориглолоо л доо. Бараг үсрэнгээ алдлаа. Харахад нэг амархан юм шиг харагдаад байдаг биш вэ гэдэг үзлээ. Тэгээ залуучуудыг ингээ харахад шумбаад дэшегээ гарч ирэнгүүтээ шууд ингээ чөөжээрээ уснаас ингэж гарч ирээд тийм богинохон тийм намхан усанд сэлж байгаа юм шиг харагдаад байгаа юм боловч тийм биш юм байх шүү. Энд чинь хөлгүй ус байна. Энд залуучууд зөндөө хариаж байгаа. Зүгээр би ган үлзийг эндээс хараач гэхээр нь би хоригдсан. Ягаад гэвэл эн чинь доошоогоо гүнзгий энэ өндөр хэсгээрээ доотлол нь 8 м хамгийн амхнаараа болохоор 3 м-ийн гүнзгий байгаа. Сэлэн харайна гэдэг хоёр бол шал өөр ойлголт. Оюутан багтаа Олимпийский комплекс 4 жил бассейнд яваад харайлт энэ сэлэлт хоёр чинь шал өөр. Манайхны сэлж байгаа ер нь ерөнхийдөө доктор ус тогтмол ус далай сэлэх нь шал өөр гэдгийг ойлгосон хүн юм байгаа. Энд чинь харайгаа доороо ямар ч нөгөө тулах цэггүүгээр шууд ингээд усан дээрээ ингээд буцаад эргэж ингэж гарч толгоогоо зүг байрлуулад гарч ирэх ёстой. Эднэр бол байнга ингээд өсөж харайгаа сурцсан, далай цэлээд сурцсан залуучууд ороод толгоогоороо гараад ирж байгаа. Энэ нь болохоор манай биднэрт болохоор шалан дээр тулаад байгаа юм шиг аль эсвэл зүгээр айгүй амархан юм шиг харагдаад байгаа. Гэтэл энэ тийм биш. Хэрвээ буруу үсрээд усандаа орох тохиолдолд усан цохиулаад
ухаан алдчих тохиолдол бий. Усанд ороод амьсгаагаа барьж чадалгүйгээр ус залгичих тохиолдол бий. Хараагаад орсны дараа бас шүрмж татах тохиолдол их олон янзын тохиолдол байгаа. Энэ энэ чинь метр 50 юм шиг гайгүй яадаа гэж хэрвээ метртэй байгаад дороо ийм олон чулуутай бол эн чинь хүн зохиод чулуугаа мөргөөд гимтчих байхгүй юу. Тийм учраас гүнзгий усандаа эднэр харьяаж. Харин нэг давуу тал нь юу байгаа вэ? Урсгал байгаа. Гэхдээ бид нар чинь далайн давлгаан дээр зэд сураагүй хүмүүс чинь энэ урсгалыг зөв тооцоолж чадахгүй. Түрүүний доктод ирээд гүрээгээ доошоо буугаад ингээ эргэлдэж байгаа тэр одоо эргүүлэг гэж манайхан ярьдаг. Хөл алдах гэж ярьдаг. Тэр нь болохоор доошоогоо хөл тулж чадахгүй болохыг ярьж байгаа. Эргүүлэгт орно гэдэг маань тэр сая октод тэр дотор ороод тоглоод байгаа үстэй баярлаад. Тэгээ тэрий чи эргүүлэг гэж байгаа. Тэр эргүүлэх тийм үү? Энд орох юм бол бид нар бол сэлж гарч чадахгүй. Монголд айгүй мундаг сэлтийн тамирчид бий. Бүр амар хүүт ус хөвсгөл алааг шүрт сэлжсэн тийм тамирчид хүртэл байгаа. Гэхдээ гадаад тавьж байгаа бидэнд бол эднэрийг хараад усыг бас ч өрөөсөө болохгүй. Монгол хүн одоо талын хүмүүс учраас ус хараад хөөрдөг, баярдаг. Тэгээд болчмоор юм шиг санагддаг. Гэхдээ тийм биш. Тэгэхээр аюултай ганаа минь энэ удаа чи бити үсэр. Тэгээ ер нь бол гадаад тавьж хад бие бинийгээ үгэнд орох хэрэгтэй шүү дээ. Ер нь анхнаасаа ч удаа ярьсан бие бинийгээ үгэнд орё. Бие бинээс салахгүй бараг хөдөлсөд явна шүү гэж тохирсон. Тийм болохоор чи миний үгэнд заавал орох ёстой. За болидоо болий. Хүн айлгчих юм одоо. Үгүй айлгаж байгаа биш энэ чинь зүгээр л яг жинхэнэ байдал нь. Аюулгүй байдлыг дандаа хангаж явах хэрэгтэй. Чи удаагаар 2-3 удаа усанд орлоо. Өнөөдөр жингөө сэллээ. Одоо ингээ удахгүй далайд очин тийм болохоор хойлоо энэ удаа үсэрхээ болий. За тэгөө. За. Би одоо уг нь усанд сэлж чаддаг. Гэхдээ бас одоо хүний газар тал мэдгүй гол одоо үсрээд яах вэ? Энэ удаадаа би өөрийнхөө нэрийг ингээ татаж авлаа. Дараа нь одоо Коста Рикад ирэх юм бол залуучуудыг ийшээ би сэл гэж ерөөсөө зөвлөхгүй шүү. Маш аюултай гэж би одоо хэлэх нь байна. За Коста Рикагийн тэр нөгөө актер галтуулын доор бид нар хормой дээр нь явсаар байгаа ирсэн. Тэгээд энэ доорны гоё юм маш олон янзын халуун аршин байна. Дээшлэг тусмаа л одоо бүр 60-70 градус руугаа орно гэж байна. Бол нэлээд халуун гэж байна. Хэтэрхий хамаагүй халуун аршинд орохоос 20-тэй байдаг. Яагаад тэгэхээр одоо зүрх судасны өвчин ч юм уу янз янзын бас байдалд орох учраас ерөнхийдөө хасарлаад ерөнхийдөө дундаж шишгтээр нь орж байна. Чин хаасаагүй хүмүүс байж байна. Өчнөө олон хоног явсан. Ядаргаагаа одоо ч гэсэн жиг тайлж байна да. Мэдрэлт их сайн гинэ. Ялангуяа одоо энд мэдрэл үе мөч. За тэгээ эрэгтэйчүүд ерөөсөө бүх юмд сайн гэж байна. Яагаад бас их сайн байдаг вэ гэсэн чинь галтуулын энэ чулуу халуун лав дондор урсаж гарч ирж байгаа энэ ус болохоор нэг осондоо маш их тийм минералтай байдаг гинэ. Эрүүл мэндэд маш сайн. За тэгээ мөн манай нэвтрүүлэгтээ одоо ерөнхий вэндчээр ажиллаж байгаа одоо манай эрүүл мэндийн нэг сайхан давс байж байгаа. Ургана брендийн гол бүтээгдэхүүн Монголын уламжлалт ангаа ухаанаар одоо гаргаж авсан одоо ийм гоё давсыгаа энэ хүртлээ авч ирлээ. Тэгээ энэ давсыгаа одоо манай найз Майклтай бэлгэлээ гэж бодож байна. Та нар мэдэндээ нэг Дензел Вашингтонтой нэлээд адилхан нэг нөхөр яваад байгаа шүү дээ. Биднийг дагуулад машинтайгаа ингээд Коста Рикагаар яваад үзүүлээд байгаа. Энэ найзтай одоо энэ сайхан давсаа бэлгэлнэ. Та нар дараа нь Коста Рикад ирэх юм бол заавал энэ одоо уулан донд, ой модон донд энэ тропикийн энэ экваторын халуун орны энэ халуун аршин заавал ороорой. Яста үнэхээр гоё юм байна. Яста сайхан аялж байна. Энэ удаагийн аяллыг одоо спонсорлж байгаа газарчин тэрвэлдээ баярлалаа. Маш сайхан аялал байна. Аяллын спонсор Америк нэгдсэн улсын Вашингтон DC-д байрлалтай Carlines гэдэг нэг сайхан дилер компани байж байгаа. За мөн одоо бидний юм бол одоо аяллын спонсор Америк дахь даатгалыг хариуцж байгаа. Одоо Могул гэдэг сайхан даатгалын компани байж байгаа. За мөн одоо энэ хол сайхан газарт ингээ аялаж явж байгаад ямар ч одоо интернет байхгүй, сим байхгүй, хэцүү байх үед одоо бидэрт тусалж байгаа. Одоо travel sim-ийн бас хамт олондоо Коста Рикагийн халуун аршинаас мэдчилж байна. Дээрээс нь одоо манай Сан Франциско хотод байрлалтай газар агаарын одоо тээвэр эрхэлж байгаа. Бид мөн карго маань бас бид бүхэнтэй бас хамтарч ажиллаж байгаа гэдгийг дуулахад таатай байна. За баярлалаа та бүхэндээ. Нийт одоо ингээ сайхан спонсоруудаа
Коста Рикагаас мэдчилж байна. Маш том онгонд орлоо. Манай Майкл хэлж байгаа байхгүй юу? Би ингээд энийг их гоё банан гэж идээд Ийм гоё том банан байд юм байна гэдэг. Ястай гоё амттай банан байна гэж идэхгүй юу? Тэгсэн чинь манай Майкл хэлж байна. Энэ бол банан биш ээ. Энэ бол зүгээр хүнсний ногоо гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгвэр гайхаад би сүулдэ юуг нь үзүүлээд те. Энэ ямар учиртай юм бэ гэдэг гайхсан чинь. Энийг бас задлах уу? За тэг задлаа. За энэ бол энгийн манайхан одоо иддэг. Гэхдээ энийг герман хэл дээр, орос хэл дээр орчуулахад бас л банан гэж орчуулагдаад байгаа бүгдөө. А тэгвэл энийг болохоор платано гэдэг байгаа юм тийм ээ. Энийг тийм. Энэ бол одоо банан биш ээ, платано гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр Чанж иддэг бананы нэг төрлийн урмал юм байна. Одоо нэг түүхий байгаа гэсэн үг. тэгээд А энэ бол жинхэнэ банан. шууд идэж болно. Энийг шууд идэж Ялгаа бол их жоохон байдаг. Гэхдээ энэ өөрөө банан биш гэдээ бас тийм муухай биш. Идэхэд маш гоё амттай. Эндхийн бананыг ингээд идэхээр ер нь бол бага насндаа идчихсэн яг тэр банан би одоо том болоод зөндөө банан идээд тэгж амтыг мэдрэхэ болцсон мүү гэж бодсон чи тэр үед Латин Америкаас банан ирдэг байсан биз дээ. Энэ амтны шал өөр. Наадах чи идэж болохгүй гэсэн шүү дээ. Тэгээ идэж болохгүй гэсэн мөртөө би идсэн чинь гоё амттай. Тэгээ ингэж үү манай Заавал шарна гэдэг байгаа шүү дээ. манай Майкл ингэж хэлсэн байхгүй юу? Чи төмөс түүхийгээр нэддгүү гэсэн. Би үгүйсээ төмсийг заавал болгож иддэг штэ гэсэн чинь. Энэ бол ерөөсөө яг нөгөө бит хоёрын нэг элдээр идсэн банан байгаа штэ. Энэ бананыг шарж иддэг юм байна. Гэтэ маш гоё амттай. За нэг иймэрхүү бас ялгаа байна шүү. За тэгээд түүхий банан идсэн хэрэгтэй байгаа да. За тэгээд энд байна штэ. Их тийм сонь жимс бас авсан бисаа дэлгүүрээс. Guanabana гэдэг нэртэй юм жимс авсан. Би энийг ерөөсөө Guanabana. За та нэг идэв үзтээ би ерөөсөө огт идэж үзээгүй. Би ч ус идэж үзээгүй. Guava гэдэг нэг жимс байдаг штэ. Аа. Тэрийг л одоо бид нэг юм шүүс маягаар нуудаг байсан штэ. Оо камер эсгэлэн. Айгуу эсгэлэн жимс байна. Эсгэлэн. Тэгсэн мөртлөө Нэг төрлийн нэрмэл арх шиг санагдчихэ. хатад арх шиг юм байна. Харин тийм нэг арх шиг юм шиг. Коста Рикагийнхан бол нөгөө авокадогоор алдартай учраас авокадотой мах бодыг сайхан гоё. Гэрийн бүргэр гэдэг нэртэй. Гэрийн бүргэр. Homemade бүргэр. Ста маягтай гоё бүргэр. Гоё пилснер пив одоо авчлаа. Марикуя гэдэг гоё жимснээ шүүс авсан. Энийг би амьдралд анх удаа ууж үзсэн. Ёстой гоё юм аа. Би энэс салган аргалаа. Коста Рикагийн хоол бол маш гоё эрүүл хоол юм байна. Тийм байна. Pura Vida. Pura Vida сайхан хоолтой газар Манай байна. Майкл бичлэгээгээд ядарсан байгаа. Өнөөдөр Майклтай нэрээ гоё бэлэг өгч байгаа шүү дээ. Би Майклтай ямар бэлэг өгч байгаа гэхээр манай ерөнхий ивент Карл Хайнсийн малгайг Майклтай бэлгэлж байгаа. Мөн одоо манай ивент төдөгч одоо Органагийн одоо энэ цэцэгт нуг гэдэг юм сайхан бааны халуун байнда хөөрхөн өнөөдөр жингөө яваад ядарсан учраас оройдоо сайхан алжаалаа тайлаарай гэж Майклтай өгч байна. Thank you so much. Okay. Have a nice day. Bye. За та нар намайг яг юуны талбай дээр байна гэж бодож байна. Би өөртөө маш сонин газар ороод ирсэн. Энэ Коста Рикач нөштэй нэг жимсний борлуулалтаараа одоо экспортоор дэлхийд номер 1 гэж штэ. Би багадаа ингэж боддог байсан. Хам барахцаа гэдэг одоо ананас гэдэг жимсийг энэ өндөр модон дээр ургадаг. Тэгээд нөгөө сармагчин модноос авдаг гэж одоо бид нар сонсдог байсан л та. Тэгэж одоо үлгэрээр сэтгэдэг байсан. Энэ ардаа хаасайгүй л ерөөсөө ананас ургаж байна. Марикуя, манго, за өнөөдрөөсөн гуава, банана гэдэг ерөөсөө нэрийн одоо тоочод бол баршгүй. Ийм том цахилдаг шиг том ийм бутан дотроос хам барахцаа бол ерөөсөө маш их ургаж байна. Хам барахцааг их гоё орчуулсан байд юм байлээ шүү дээ. Нөгөө манай нэртэй гүүш Бямберийн чин гой болохоор одоо хам барахцаа гэж нэрлэгээд. Би бол хам барахцаанд одоо маш дуртай. Коста Рикад ер нь бид нар 5 шөнө 4 өдөр ингээд аяллаа. Тэгээ одоо Коста Рикагаас одоо битээр одоо ингээд цаашлаад одоо Панам гэдэг улс руу одоо өнөө өрөө одоо ингээд автобусандаа суугаад цаашаага явнаа. Тэгээд Коста Рикагаас явхад бол бас их харамсалтай л байна. Яагаад тэгэхээр энэ сайхан улсад ингээд ирээд сайхан аялаад явчаад бид нар одоо ганцхан зүйлийг одоо ойлгосон тийм ээ. Сэтгэлийн зовлонгүй гоё амьдрал гэдэг зүйлийг одоо хэлж байгаа. Pura Vida гэдэг зүйлийг маш их одоо ойлголоо. Тэгээ ганцхан зүйлийг одоо залуучуудаа хүмүүсээ захиа ерөөсөө.
Нэг актер нэг ухаарсан хүн шиг ярих гэдэг л да уучлаарай. Юуг ухаарж байна гэхээр ерөөсөө эцэс төгсгөлгүй ингээд японочч хятадч ингээд ажиллаа тэгэл дараа нь мөнгө олоод тэгэл дараа нь жаргана гэж юм байхгүй юм байна шүү нөхдүүдээ. Энэ нөхдүүд чинь мөнгө олоогүй ч гэсэн жаргаад эхэлсэн байна. Жаргал гэдэг чинь мөнгө олохдоо ч байдгүй юм байна. Мөнгөгүй ч гэсэн хүн жаргалтай амьдарч болж байна. Одоо Панам гэхэд ч одоо ингээд дэлхийн хамаг одоо том хөлгөн онгоцуудыг оруулдаг. За Коста-Рикагаас баян улс мөртлөө Pura Vida буюу тэр аз жаргал гэдэг үгийг ер нь хэлж чаддгүй гэж ярьж шүү. Ерөөсөө одоо ганцхан Төв Америкт ганцхан Pura Vida ярьдаг улс бол одоо ганцхан Коста-Рика байна. За Коста-Рика бол үнэхээр одоо сайхан улс байна. Тэгээ та бүхэн ер нь дараа Коста-Рикагаар аялах юм бол бас надаас зөвлөгөө аваарай. За мөн одоо бас манай найз Майкл бас бидэрт бас туслана. Одоо монголчууд янз янзын одоо ийш тийш явъя гэдэг ингээ сайхан аялаа гэх юм бол за Рок Мангас ах чинь аялагч ган үлзээ ах чинь хоёр ах чинь та нартай ерөнхийдөө нүдэнд үзэгдэж гарт баригтал ямар хямдхан аргаар яаж явах уу, хаана буух уу, юу үзэх үү, Сан Хосед юу үзэх үү, за Понтанерага хотод болсоо юу үзэж болохоор байна, хаагар явах уу. 5 шин 4 өдөр аяллаа гэхэд бас нэг тийм урт хугацаа биш ч гэсэн маш их олон зүйлийг ойлгож явлаа. Тэгээ Коста-Рика хүмүүс бол маш сайхан элэгсэг дотно тийм хүмүүс байдгийм байна. За тэгээ дараагийн дугаараар хэдүүлээ Панамд уулзцгаая. Түр баяртай. За одоо хөгжимчдийн хэсэг рүү ороод ирж шүү. Ямар гоё уцтай бэ? Banda Metropolitana. Welcome to Panama. Mira loco. Yes.